одоо манай монголчууд зарим хүртэл $500,000 хүртэл өртөө болсон компани хүртэл байдаг. Ганц ресипнээс гадна бас хуулийн дагуу татварын хөнгөлөлт үзэх боломж зөндөө байдаг. Монголчуудын тэр олон мэдтгүү ашиглаж болох хөнгөлөлтүүд нэг байна. Боломжууд нь. За ялангуяа тэр нөгөө за энэ баячуудын арга тийм ээ. Бараг хүүхдээ саятанч болгож бах боломжтой байна. Financial freedom гэдэг юмд хүрэхийн тулд ялцчихгүй олж байгаа хүмүүсүүд сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамт подкастын анхны удаагийн in-person ярилцлага тавтай морилно. Манай энэ удаагийн подкастад Бацуг CPA компани үүсгэн байгуулагч захирал Жохлогч минь өргөдөн орж ирээд байна. Тэгэхээр бид хоёр өнөөдрийнхөө дугаарт санхүүгийн сахилга бат тэгээд мөн хууль ёсны дагуу татвараасаа хэрхэн хөнгөлөлт авч болдгийг их зэрэг олон сэдвүүдээр ярилцахаар хүрэлцэн ирээд байна. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Бацугийн Жохлон гэдэг. Юуны өмнө одоо уурч оролцуулж байгаа хамтынхаа баг компанид баярлалаа. Тэгээд за би бол тийм CPA хийдэг. Америкт 24 жил нэгтлэн санхүүгийн захирал, аудит гээд янз янзын ажил хийж үзсэн. Тэгээд одоо өөрийнхөө компани байгуулад ингээд ажиллаж байгаа. George Washington сургуулийн магистртэй, санхүүгийн магистртэй. За тэгээд санхүү, такс одоо иймэрхүү үйлчлэгээнүүд үзүүлэлт. Та бизнесээ яг монголчууд дундаа ажиллаад хэдэн жил болж байгаа? Сүүлийн 3 жил хийж байгаа. Миний хамгийн сүүлийн ажил бол одоо дэлхийн Big 8 одоо хамгийн том аудитын 8 компаниг удирддаг тийм ажил хийжсэн. Одоо манай тэр компани бол конгрессээр баталсан одоо нөгөө аудитын байгууллагууд бас нөгөө асуудал гаргаад аудитаа буруу хийгээд тэгээд маш том компани дампуурчсан $70 манай Монголын эдийн засгийг нугалсан тийм том эдийн засгтай компани хүртэл дампуурчсан. Тэгээд тэрэнд одоо хувьцааг нь авсан хөрөнгө оруулсан хүмүүс ингээд юучгүй болж исэн тийм түүхтэй. Тэгээд тэрнээс болоод конгрессээр тэр манай миний ажилласан компани байгуулад тэгээд энэ аудитнуудыг аудитор нарыг бас дээрээс нь ялгах хэрэгтэй байна гэдэг дагалсан. Тийм компанид ажиллаж байсан. Тэгээд таны хувьд бол тэгвэл одоо яг Монгол community-д буцаад өгөх expertise бол маш их байгаа юм байна шүү дээ. Тэр олон компаниудад туршлага. Хэдэн multi-billion dollar-ийн хүмүүсийн санхүүг ингээд хараад гэрчлээд алдааг нь харах боломжтой гарч ирсэн байна тийм. Тэгж ялгаж болно. Нэгтлэн жижиг компаниас том компаниуд зөвшөөрөл ажиллаж ирсэн. Тэгээд яг жижиг нэгтлэн бодох бүртгэл яаж явах хэвээр, аудит яаж явах хэвээр, татвар яаж явах хэвээр. Яг юмыг бас олон талаас нь харж чаддаг болоо гэж бодсон тийм байна. Ганцхан зүгээр нэг хүний такс бодоод явдаг. Эсвэл нэг жижигхэн компани ажиллаж байсан CPA тэ одоо харьцуулахад бол хамаагүй өргөн хэмжээний туршлагатай байхаар харагдаж байна. Хоёул өнөөдрийнхөө сэдв рүү оръё. Бид хоёр ер нь бол яг Монгол community-дэд зориулаад бизнес эрхэлдэг хүмүүс маань яг хуу харцангуй угаасаа шинэ community. Тэгэхээр бүгдээрээ л татвар тайлан тооцоон дээрээ суралцаад явж байгаа. Тэгээд ер нь бол хоёулаа одоо 2024 оны такс бодлогын сизон удахгүй эхэлж байгаатай холбогдуулаад яг монголчуудын маань эрхэлдэг бизнесүүд донд ер нь одоо зардал орлого бүртгэлээ ер нь яаж явуулах хэрэгтэй байдгийг, ямар зардлуудыг хасалт хийх боломжтой гэдгээр ярилцъя. Тэгэхээр бүгдээ tracking компани, tracking бизнесийн одоо үндсэн газар байж байгаа учраас tracking бизнесүүд ер нь ямархуу хасалтуудыг, бүртгэлүүдийг хийж явуул зүгээр байг юм. Тэр дундаа яг owner operator-одод та анхаарал хэлэх юу байна? За чинь owner operator-ийн хувьд одоо ингээд за ер нь хүн болгоо одоо ингээд 1 сарын 30 одоо он гарангууд 1 сарын 30-нээс өмнө компаниудаас маань юу ирж байгаа? W2-ууд нь 19 бүх орлогын баримтууд ирж байгаа. За тэр орлогын баримтууд 1% нь компанид үлддэг. 1% нь одоо owner operator-д очин гэсэн үг одоо жишээ нь тийм ээ. 1% нь татрын албанд байж байгаа. Тэгэхээр татрын алба бол мэдж байгаа хин хэдэн төрлийн орлого болсон гэдэг мэдээлэл тийм үү? За тэгэхээр орлогыг бол нөх ямар ч боломжгүй. За тэгэхээр орлогоо бол бүгдийг нь бол зүгээр мэдээлэх хэрэгтэй. Харин зарлага дээр харин ярий. За зарлага дээр жишээ нь owner operator-ууд юу асууж болох хамгийн түрүүнд мэдээж хамгийн том зардал нь бол track тийм ээ. За хэрэг энэ жилийн чинь одоо такс ер нь их өндөр гарах гэдэг л одоо авсан track-аа одоо бүтнээр нь тэрийг бол Section 170 гэдэг одоо бүтнээр нь асуулж болно.
одоо зарлаханда. Тэгэхээр бас нэлээ аягүй тийм хасагдана. Гэхдээ ер нь бол ингээд бүтнээр нь хасдаггүй маа гэхэд уг нь бол яхаа average бол нэг 5 жил ингээд нөгөө хуваагаад дараагийн 5 жилдээ одоо 100,000 долларын трафик 20,000 жишээ нь одоо ингээд ойролцоогоор дундаж юм шүү тий. Ингээд асуулахын оронд яг 100,000-аар ингээд асуулчих болж байна. Гэхдээ дараагийн 4 жил нь яах вэ тийм ээ? Тэгэхээр яг нөгөө татвар маань яг хэрэг болох гэдэг тэрнээс хамаарна. За ингээд татвар. За тэгэнгүүт юу трак. За тракинд гарч байгаа засварын зардлууд байна тийм ээ? Одоо дараагийн том зардал мэдээж засвар одоо нэг эвдэрчтэй тэл нэг эвдэрхээр тийм ээ хамаг мөнгөө тэгэл засвартаа өгөөд яачдаг. Тэгэхээр трак авахтаа бас мэдээж сайн судалж авах хэрэгтэй тийм үү? Тэгээд нөгөө за тракны засвар, тракны мэдээж зардал, за тэгээд тракиндаа гарч байгаа мэдээж иншуранс, даатгал мэдээж ер нь бол ингээд хэрэгтэй. Нэг гоё юм бизнес хийж байгаа хүмүүст та энэ бизнесийг одоо 100,000 доллар жишээ нь оллоо гэж бод. Энэ мөнгийг олохын тулд таны харманаас ямар зардал гарсан бүгднийг асууж болно. Гол нь documentation. Гол нь нөгөө эрсийг төчин байж байгаа хэвээр. Яагаад гэвэл нэг өдөр аудитэнд ороход за та энэ зардал асуусан байна аль эрсийтэй гаргаад ир гэхт байж байгаа хэвээр тийм ээ. За тэрийгээс анхаарах хэрэгтэй. За ингээд засварын зардал. За тракинд явж байгаа хүмүүс жишээ нь чихвч авах хэрэгтэй жишээ тийм ээ. Одоо дараа шингээд жирийн зүудээс эхлэв та. За чихвчнийхаа мөнгийг утас тийм ээ, утсыг бол мэдээж утасгүй бол яаж ажиллах вэ та нар тийм ээ? iPad авч гэнэ уу, утас авч гэнэ үү гэхдээ одоо ингээд болно гэж ингээд жил болгоо ингээд аваад бас хамаагүй болохгүй яа гэвэл хувьдаа бас хэдэн хувийн шилж байна. Хувьдаа бас уцаар ярьж байгаа шүү дээ тийм ээ? Эхнэр хүүхдээ залгаж байгаа, найз нөхдөдөө цандаа саналгад явж байгаа. Тэр зэрэг бас тодорхой хувийн хэдэн хувийг энэ бизнестэй ойролцоогоор хэрэглэдэг, хэдэн хувийг нэг хувьдаа хэрэглэдэг тийм ээ? За утасны мөнгө, iPad-ны мөнгө, за тэр чихвчний мөнгө одоо дуу хүртэл Spotify дуу хүртэл ингээд сонсоод явж ивэл жишээ нь тэр сар болгон төлдөг subscription-аа хүртэл тийм ээ асуулж болно. YouTube-ээс subscription болно шүү дээ. Болно. Тэгтээ бас нөгөө нэг хязгаарлал байх хэвээр. Ер нь бол одоо ялангуяа трак-аны компанитай хүмүүс бол нөгөө компани байгуулад ингээд яг л компанид ажиллаж байгаа одоо бид нар урд нь компанид ажиллахад томилдоор яваад ирэхэд тийм ээ яг ингээд бүх эрсдэлтэй өгөөд би ийм зардал гаргасан одоо би ингээд мөнгөө ингээд буцаагаад авъя жишээл томилдын мөнгөнийхөө хөрвүүлээд авсан хүмүүс ингээд яг ингээд өгдөг штэ одоо ялангуяа компанид ажиллаж байсан хүмүүс бол яг л өөрийнхөө компанид яг тэгэж хандах хэрэгтэй. Тэгэхээр яг компанид ажиллаж байгаа хүн яадаг байсан тэрнтэй адилхан л яг өөрийнхөө компанийг чиний өөрийнх чинь ч гэсэн яг л компанид ажиллаж байгаа юм шиг ингээд бүх юмнууд чонгаа эмзэгцтэй. Ажил хийж явахдаа эзэн хоол бас орох нь юм уу? За хоолндоо бол good news жишээ нь энэ жил бол 24 онд ингээд хэдэн өдөр гэрээсээ хоол явсан юм. Яг тэр өдрөө тооцоод түрүү жил бол 69 өдрийн 69 доллар байсан. Одоо энэ жил бол бүр өдрийн 80 доллар болсон байгаа. Тэгэхээр одоо манай монголчуудын хувьд бол за 200 өдөр явлаа гэж үгүй 200 тийм ээ 80 оржуулал одоо шинэ бизнесийн хоолны зардал гарах нь шүү дээ. Гэхдээ ихэнчлэн гэртээ хоолоо бэлдээд хэмтэн явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг таксны үе дээр бас тиймэрхүү бас гоё хөнгөлтүүд ингээд хоолн дээр бас гарч ирнэ. За тэгээд тэр нөгөө ярьж исэн. За одоо тэр owner operator машин дотор юу авах вэ тийм ээ? Одоо авсан жижиг сажиг юмнууд үнэхээр тэр бизнесийгаа хийх гэж мөнгө олж байгаа болохоор тийм ээ? Одоо гол нь эсвүүдээ сувдуулаад тэгээд ингээд өрөөч. За тийм өрөөчөлтөө өрчтiin болно. Өөр одоо юу яаж болох вэ? Ер нь бол орны матрас болно. Яагаад гэвэл би тэр орны процесс шиг аваагүй бол тийм ээ. Одоо би хосын замд яваад ажиллаа хийж одоо чадах боломжгүй тийм ээ. Хийж бодох хэрэгтэй. Тийм тэгж бодоод одоо гэхдээ энэ бол ингээ хууль ёсны ингээ зөв худлаагаасаа хамаагүй зохиогоод хийж болохгүй. Худлаагаасаа ингээ зохиож хийгээд дараа нөгөө нэг IRS-ийн аудитэнд ордог. За ингээд нөгөө ресипт гаргаад ирэхлээр үзүүлэх юм байхгүй. Тэгээд манайхан асуудалд ордог. Тэгэхээр анхнаас нь яг зөв ингээд явчих юм бол окей энэ байж ийм ресиптүүд яг энэ одоо ингээд би бизнестэй яг ийм юм авсан гэдэг ингээд үзүүлэхэд бол ямар ч асуудал байхгүй. Ресиптээ хадгалахгүй байлаа гэхэд кредит карт нэгүүлэх юм бол гэнэ. Тэр бас хамаагүй болохгүй. Ресипт заавал хадгалах хэрэгтэй. Яагаад гэвэл за жишээ ингэж бодъё. Costco ороод за би бизнестэй одоо нөгөө нэг юу авсан тракинда за нэг юм авсан байж гэж одоо нэг одоо хөрөвч гэдээ ярьжсэн тийм ээ жишээ. Тэгэхээр тэрийг та хувьдаа авсан юм уу, хувьсгалдаа авсан юм уу мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг
одоо хувьдаа хүүхдүүдэд хоол авсан юм уу эсвэл яг үнэхээр тракинда юм авсан юм уу мэдэхгүй болохоор заавал реситээ хадгалаад ресит нь яг юу авсан харагдчих хэвээр байхгүй тийм. За тэгээд юу ярьчлаа за түрүүн чинь за мэдээж трак засвар иншуранс чинь бас аяг өндөр гарч байгаа та нарын тий тэгээд за тэгээд жижиг supply-нууд одоо нөгөө гутал босгаа гутал хүртэл өмсөх хэрэгтэй байдаг шүү дээ тий. Тэр гутал бол жишээ нь болон тэрнээс өдөр алган өмсдөг хурцлал болохгүй. Яг ингээд яг л тэр гуталгүй бол одоо тэр бэйлэггүй бол одоо тийм ээ бэйли энэ төр болж байна. Тэрэнгүү бол би ажиллаа хийж чадахгүй гэдэг үүднээс одоо би эн чинь одоо ер нь бол ингэж бодох хэрэгтэй дэлгүүр орлого юм авлаа. Энэ миний бизнесийн зардал илүү энэ миний хувийн билүү ихнэр хүүхдийн юм болоо билүү тий. Тэгэхээр их мэдээж ихнэр хүүхдийн өөр юм болохгүй шүү дээ. Зөвхөн би энэ бол яг миний бизнес шаардлагатай юм тийм ээ. Тэгээд ресит нь нэнэ гэдэг одоо тиймэрхүү л утгатай гэсэн үг тийм. Окей. Тэгэхээр ерөөсөө ресиптээ цуглуул машин дотор ямар нэгэн байдлаар нэг утанд ч болов тийм нэг юм холдрыг авчих. Тэгээд дэлгүүр ороод юм аавал тэрийг хийдэг бас. Угаасаа нөгөө бизнес хийж байгаа хүмүүс бизнес байгуулад компани байгуулад явж байгаа бах. Тэгээд бизнесийн данснаас бизнесийн кредит картнаас одоо яг зөвхөн яг бизнесийн ямиг авчвал дараа жил одоо нөгөө татврынхаа яг үеэр ингээд шууд нөгөө нэг бизнесийн данс руу ороод тийм ээ юу авсан гэдгийг ингээд гараад ирэх амар илчүүл амар ер нь бол ингээд тийм хувь хувьсгал хоёр нийлж болтгоо. Одоо жишээ нь ингэж байгаа бизнесийн данс руу ч бүх орлогууд орж байгаа тийм ээ. Тэгэнгүүтээ бизнесийн зарлуудаас буцаагаад бизнесийн дансаар гарчвал жилийн эцэст ингээд шалгахад амар тийм ээ. Тийм. Хин хиндэ амар та өөрсөнд чинь амар хин хиндэ амар зарлах тийм. Тэгэхгүй бол хувийн юмнаас ингээд зарчин гэж бодъё. Тэнгүүд юулээ тэрийг мартчихна айгу бол тийм нөгөө бизнесийн зардал гаргаж ирч чадахгүй мартчихна. Энэ болохоор бизнесийн дансаар бизнесийн кредит картаараа зураад явал ер нь бол тэр хувь хувьсгал бас хоорондоо хойлдохоор асуудал гардаг шүү. Зөндөө их асуудал гардаг тийм. Тэгэхээр угаасаа л манай owner operator 6 figure salary-тэй цалинтай орлоготой харагддаг шүү дээ ер нь. Тэгэхээр тэр 6 figure чинь татвар төлөхгүй буулгахын тулд бол ерөөсөө л маш сайн цуглуулах хэрэгтэй байна те. Эсвэл зардлыг маш сайн бүртгэж авах хэрэгтэй болж байна. Үгүй бол татвар төлөх хэрэгтэй. Яагаад гэвэл манайхан ингээ бахан зардлууд одоо жишээ нь ингээ хамаагүй зарим ингээ зохиогоод энэ төр ингээ хамаагүй бичиж болохгүй. Одоо яг бид нар бол таанч бодож байгаа хүмүүсийн хувьд зүгээр хэр хүн ямар юм авчих бид нар бүгднийг шалгахгүй шүү дээ. Тэгэхээр хэр хүн эцэс өөрөө liable байдаг тийм ээ. Тийм болохоор дараа нь тэр аудитэнд ороо за та юм зардал асуусан байна тийм ээ. Нийт одоо юу гэдгийг 10-30 мянган доллар асуусан байна. За та нөгөө баримтуудаа гаргаад тэгээд байхгүй бол яг аудит IRS-ийн аудитор нь уучлаарай энэ чинь энэ чи хасахгүй тийм болохоор та одоо татвараа төлгөнгүүд маш өндөр торгуул хүү гэдэг ингээд маш их ингээд нэмэгдээд одоо манай монголчууд зарим хүртэл 500 мянган долларын хүртэл өртөө болсон компани хүртэл байдаг. Тэгэхээр зэрэг тэрийг сайн анхаараарай. Тэгэхээр манай owner operator-уудын хувьд бол тэгээд бүртгэж явах нь байна. Яг хөө тэр дундаас нэг асуулж болдгоо зардал хүмүүс асуулаад байдаг. Тэр нь дараа нь асуудалд оруулдаг зардал нь байна уу? Тийм байна. За ерөнхийдөө ингэж ойлгож олно. Түрүү нөгөө хэлсэнтэй бизнестэй холбоотой асуулж олно. Хувьтай одоо хувьтай юм авсан одоо хүүхдтэй ч юм уу, эрдээ ч юм мэдээж болохгүй тийм үү. Ер нь бол ингээд хувьтай авсан зарлагуудыг боловчлаараа хасахгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол тэгэл ойлгочих хэрэгтэй бизнестэй холбоотой. Тэр жишээ нь одоо бас нөгөө owner operator за жишээл автомобилийн туршлагатай owner operator уулзаад бизнесээ яаж илүү хийх үү жишээ нь одоо хоолнд орсон байж болно жишээ юм уу. Тэгэхээр тэрийг ямар хүнтэй орсон яг юу ярилцсан ямар бизнес ярьсан гэдгээ сайхан бичээд жишээ нь одоо хадгалж олон жишээ. Тийм. Түрүүн та нөгөө энэ бэлэг хэлхээс өмнө ярилцж байгаад хүүхдүүдэд залинжуулаад ажин гэж болж исэн. Тэр тохиолдолд одоо юу гэдэг жишээ нь эхнэрэн ч юм уу хүүхдэн ч юм уу диспатч хийсэн байгаад өөрөөс нь цалин өндөр авсан байж болох уу? Болохгүй яах вэ? За ялангуяа тэр нөгөө за энэ бачуудын арга тийм ээ. Хүүхдүүдэд ингээд цалинжуулдаг. Хүүхдүүд баг одоо төрөхөд хүртэл одоо Beyoncé энэ хүүхдүүдэд дөнгөж төрөнгүүд нь зураг одоо модель болгосон гэл одоо жишээ нь ингээд хүүхдүүдэд ингээд цалинжуулаад бүр бибигээс нахуулаа зарим нь бол тэгэхээр одоо үнэхээр танаа хүүхд тийм ээ одоо диспатчийн ажлыг хийсэн бол
цалингийн өстой. Гэхдээ нөгөө юу яах вэ? Энэ бол яг маш гоё арга шүү тийм. Хүүхдүүдэд одоо тэгтэл legitimate одоо яг хуулиасны зөв одоо ажил өгөөд хуваарлж өгөөд office зэрлэг dispatch хийх одоо юу гэдгийг social media marketing юм пост хийх ч гэдэм одоо хэмжлэн хүүхдүүдэд ингээд цалинжуулаад хүүхдүүдэд цалин өгөөд тэгэнгүүтээ тэр чинь яг таны бизнесийн зардлаас хасагдана тийм үү? Тэгэнгүүт хүүхдүүд нь тэр мөнгөө одоо угаасаа бид нар чинь маш их мөнгө хүүхдүүдэд зарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөнгөө хүүхдүүд нь өөрсдийнхөө тэр идэж уудаг сургуулийн supply одоо юу гэдэг өөрсдийнхөө тэр хэрэглэж байгаа юмд одоо гараад тийм ээ. Айскрим эзэн ч гэсэн одоо өөрсдийнхөө гол нь хүүхдүүд чинь баг өөрсдийнхөө мөнгийг төржих байгаа байхгүй юу? Тэнгүүтээ бас хүүхдүүдтэй гоё тэр нөгөө хөрөнгө оруулалтын данснийгээд ингээд ер нь бол тиймэрхүү аргаар баг хүүхдээ саятанч болгож бах боломжтой. Гэтэ гол нь айгүй тийм зөв явах хэвээр зөв хийх ёстой. Тэгээд тийм илүү бас мэдээж асуулт байвал бас тийм яг ирээд ингээд хурцлан асуусан дээр баг. Тийм. За окей, манай truck-ныхны хувьд бол тиймэрхүү байна. Тэгвэл Хумсны салон ч бас монголчуудын дунд нэлээд том бизнес. Хумсны салон дээр асуулдаг зардлууд нь одоо юу бах вэ? За Хумсны салон ойлгомжтой. Тэр барилга одоо тэр rent мэдээж rent lead тэр гарч байгаа тоог ус Netflix хүртэл одоо ингээд нөгөө одоо хумсаа амьдарч байгаа сууж байгаа хүмүүстэй тийм ээ. Тэгэхээр тэр байшинд гарч байгаа болж байгаа мэдээж бүхэл зардлууд тийм ээ. Тэгээд дээр нь одоо хамгийн их мөнгө нь мэдээж бас хүмүүсээ цалинжуулж байгаа тийм ээ. Цалингийн мэдээж зардал. За тэнгууд тэр бодог шуу хавж байгаа бүхэл зардал өөр юу гэж болох вэ? За mileage ингээд нөгөө бас Хумсныхаа салоныг одоо илүү өргөжүүлэх янз бүрийн конференс явсан байж болно. Тийшээ одоо шиний нэг тренд гарсан ямар тренд явж байгаа конференс тэгээд бизнесийн тийм чиглэлээр явж байгаа одоо за шинэ Лас Вегас явлаа гэж бодъё. Тэнд ингээд том одоо beauty conference боллоо. Тийм ээ тэнд гарч байгаа бүх одоо нөгөө онгоцны зардал, буудлын зардал, хоолунд идэж ууж байгаа хоолундын зардал хэмжлэн бизнесийн тэр чинь мэдээж бизнесийн холбогдолтой байх хэвээр. Тэгээд гол нь travel гэдэг чинь нэрээ бас гоё юм шүү тий. Travel зардлуудыг чинь бас ингээд нөгөө хувийн болон бизнес ингээд болгож болдог. Одоо жишээ нь хавт өдөр нь очиод яг бизнесийн конференц уулзаад нэг өдөр нь бас тэр нь байх юм бол хавт хагас сайн бүтэн сайн ингээд одоо дараалуулаад тийм ээ. Жишээ нь тэр чинь одоо бас юм travel зардал, бизнесийн зардал болгож болно. Гол нь нөгөө нэг ямар конференцд орсон, яг юу хийсэн гэргээ бас баримтжуулалт нь бас байж байгаа. Одоо жишээ нь Vegas явсан зардал асуулмаар байгаа бол конференц болсон л байх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэнд үгүй. Конференц болоогүй байхаа зохиогоо болохгүй. Тийм. Окей. За тэгвэл одоо нөгөө asset-тэй бизнесүүд бол asset-ийнхаа тэгэл ингээл нөгөө depreciation хороодлж юу гэл ингээл асуулаад зөндөл юм байгаа тань л да. Тэгмүүд asset байхгүй одоо realtor-ууд эсвэл dispatcher нөгөө консалтинг эйжентүүд, агентууд ер нь ямар зардал асуулах боломжтой байгаа вэ? Түрүүний Хумсны юм дээр тэр яг тэр asset гэж ярьсантэй тэр чинь мэдээж нөгөө гоё саналууд байгаа штэ. Тэрийг бас depreciation-ы аргаар ер нь бол depreciation is the king гэдэг шүү. Яг ингээд таксны үеэр яг ингээд том assetтай хүмүүс бол яг depreciation-ы зардал гэж гарч ирээд тэгээд таксаа багасгах маш их боломжууд багчдаг. За одоо нөгөө риэлтор жишээ. За риэлтор дээр ярил л да. Одоо риэлторч нь маш их унаа машин унаад явж байгаа. Мэдээж машины зардал. Гэхдээ бас юу яаж байгаа. Өглөө бослоо. Машин унаад явлаа. Тийм ээ. Одоо энэ клиенттай машин үзүүлэх гэж явж гэнэ үү? Эсвэл зүгээр хувийнхаа grocery shopping хийх гэж гэнэ үү? Тэгэхээр майл болгоноо гоё трacklаад явах хэвээр тийм гоё аппуд байдаг. Ямар аппликейшн нэр нь вэ? Жишээ нь бол яг би бол нөгөө нэг банк QuickBooks хэрэглэдэг. QuickBooks хэрэглэдэг хүмүүс ч бас нэлээд байгаа байхгүй жагаах. Гэхдээ ер нь бол QuickBooks би бол ингээд хэрэглэдэг. Би ч бас өөрийн гэсэн бизнестэй болохоор тэр бас ингээд тэр QuickBooks маань угаасаа тийм дотроо нөгөө нэг mileage track хийгээд автоматикаар хийгээд явцдаг. Тэгэл ерөөсө хаана явна. Тэгэл би майлаа харахтаа энэ миний бизнесийн энэ миний хувийг гэдэг ингээд явдаг. Strava ч гэдэг юм уу, MileIQ гэх янз янзын апнууд байгаа тийм.
Тийм. Тэгэхээр яг зарим хүмүүс бол аюу гай тийм яг ап хэрэгэлцэн ингээд ороод ирдэг шүү. Таксаа бодуулахдаа яг энэ бизнес майлдад хэдэн майл явсан ингээд ороод ирдэг. Зарим нь бол тийм байдаг л дээ. Тийм. Тэгэхээр тийм янз янзын апнууд байгаа. За биелжүүдийн хувьд за майл гэж мэдээж хамгийн их зардал гарч байгаа тийм ээ. За хоол унданд орж байгаа. Гэхдээ хоол ундан дээрээ бас хамгийн гол анхаарах юм хинтээ хоолнд орсон ямар бизнес ярьсан. Гэхдээ тийм чинь ямар нэгэн economic benefit гэдэг юм байх хэвээр. Зүгээр л хүмүүс хоолнд оруулаад ингэж байхгүй шнэ тэр жишээ. Тэгэхээр тэр хүнийг яг нөгөө байшаа хайж байгаа үнэ жишээ нь хоолнд оруулаад тэр хүний байшаа авсан бол мэдээж тийм ээ. Гэх мэтчлэн одоо нөгөө ямар нэгэн economic benefit гэдэг байх хэвээр. Тэгээд яг нөгөө эрсдлүүд нь байж ах хэвээр. Одоо жишээ нь real estate-ийн хувьд одоо нэг жишээ нь IRS-ийн case court case байгаа байхгүй юу? Бүр ингээ яад хүртэл ингээ авсан. Тэгэнгүүт тэр бас тийм interesting case байсан. Эхлээд IRS зөвшөөрөөгүй. Үнтэй яад авсан. Тэгэнгүүт яг ингээд аудитэнд ороод ингээд ясан чинь яалтчгүй тэр одоо realtor бол яг тийм high wealthy client-тай ингээд зөвхөн ажилладаг болохоор одоо яг тэр яалч ягүй юм байна гэдгийг энэ аудитын үндэслэлээр гарч ирээд жишээ нь одоо хэмжчихсэн. Чистэ сонирхолтой кейс мэтлэн энэ court case-үүд их байдаг. IRS бол одоо ингээд шалгагддаг. Тэгээ court case-үүд их байдаг. Тэгээд энэ хүний ийм зардлууд гаргасан, энэ яг зөв юм уу, буруу юм уу гэдгийг аудитор шалгаж гарч ирээд за окей энэ задгүй зөвшөөрөний зөвшөөрөхгүй гэдэг юм уу бас янз бүрийн сонирхолтой кейсүүд зөндөө байдаг. Тийм байна. Түрүүний майл дээр одоо жишээ нь realtor хүн гэрээсээ гараад одоо realtor за биш байлаа гэж бодоход Uber Lyft-ийнхэн эсвэл яг машинаараа ажилладаг хүмүүс байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс одоо гэрээсээ гараад явахдаа л бүх майлын тооцоод авах юм уу? Ялангуяа зөвхөн тэр хүн машинаас гарахгүй яваад шүү дээ. Тэр машинаараа бизнес хийгээд шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ер нь яг майл яаж тооцох хэрэгтэй гэдэг. Ерөөсөө явж ирэвэл баг л бизнесээ голчих гээд тохиолдол байгаад байна уу юу? Uber-ийн хувьд Uber Lyft гэдэг. За Uber Lyft-ийн хувьд угаасаа юу яаж байгаа? Uber Lyft хийдэг хүмүүс угаасаа жилийн эцэстээ нөгөө юу гараад ирдэ штэ. Нөгөө аппликейшн нэг энэ дэр нь яг хэдэн мянган майл онлайн явсан гэдэг ингээ угаасаа гараад ирдэг. Тэрэн дээр яг хаа нэмэгдэх майлууд нь бас байж болно. Мэдээж нөгөө хувийнхаа ажлыг үзүүлж байгаа мэдээж болохгүй. Машин угаалгах гээд явсан ч гэдэм үү тийм ээ одоо нөгөө Uber-ийнхаа хүнийг авах гээд бас машин муухай байдаг. Тэнгүүд машин угаалгах гээд явсан байж болно жишээ тийм ээ. Тэгэхээр тэр чинь бас бизнесийн холбоотой маялж болчихно. Тэгэхээр бас тэр маялж байгаа нэмж болно. Тэрүүний реалчууд төр бас нэмж хэлэхэд мэдээж нөгөө нэг сар болгон мөнгө төлж байгаа мэдээж нөгөө бизнестэй холбоотой зөндөө ажлууд нөгөө subscription яг realtor болохоор хүмүүс аюу гоё гэж боддог. Гэхдээ бас тэдний чинь бас олон жаргал их штэ. Тэгэхээр тэд нар чинь сар болгон subscription fee, ийм fee, тэр ийм fee гэж ингээд төлдөг мэдээж бизнестэй холбоотой бүх зарлууд тэнгууд одоо маялаа яах вэ? Бас гэрээсээ мэдээж ажиллаж байгаа хүмүүс бол гэрийнхаа нэг офсыг нэг өрөөг одоо офстай байвал тэр офсынхаа гарч байгаа зарлуудаа бас асууж болно. За одоо тэр Uber түрүүн ярьсан тийм ээ тэр Uber-ийн тэр mileage дээр бол тэгээд одоо тэр бас нөгөө нэг tractor шиг бас subscription төлдөг бол жишээ байж болно. Ер нь бол нөгөө яг л тэр одоо Uber-ийнхаа мөнгийг олохын тулд өөрөөс чинь ямар зардал гарсан тэрийг аль бас одоо би ингэв бол ялчгүй энэ бизнес хийж чадахгүй гэсэн одоо юмнууд бол болно гэсэн тийм ээ. Оффистэй ажилладаг манай одоо диспатчерийн хувьд жишээ нь офис руу явж байгаа маялаа асууж болох уу? За диспатчерийн хувьд бол офис руу явж байгаа committee маялыг бол тооцдоггүй. Тийм committee угаасаа хүн болгон ажил руугаа явахаас аргагүй явдаг. Committee майл биш. Диспатч яг уг нь бол агал employee хүмүүс шүү дээ. Яг өмнөд яг ингээд нэг их хасах юм байхгүй. Гэхдээ нөгөө 12-ээс авдаг бол тэгээд гэрээсээ одоо жишээ нь зарим өдөр ажилладаг ш нь хайбрид ажилладаг. Тэгэхээр гэрээ чинь тоог ус тэр офис рент интернет гэж явж байгаа ш тийм. Тэгэхээр тэр гарч байгаа зардлуудаа тооцоод хэдэн хувь нь одоо ингэдэг ер нь за одоо шинийн офис гэж одоо энэ офис хэдэн square feet-ийн танаа гэр чинь нийт хэдэн square feet-ийн хэдэн долларын ирээн төлдөг энэ дэр mortgage төлдөг. Чинийхаа яг хуваар нь тэгтээ энэ хувийн юм байж болохгүй яг ингээд яг цэвэр бизнесийн зорилттой байх хэвээр. Тэгээд зургийг ч авсан байх хэвээр. Яг л дараа нь нөгөө аяараа
яг ийм офис би энийг бизнесийн гэдэг баталгаагаа үзүүлж хэвээр. Тэгээд гарч байгаа тоог ус интернет рент моргэж гэдэг ингээд бүгднийг тодорхой байр асууж болно. За залгамжтай. Окей, тэгэхээр ер нь бол юунд хэлэхэд бол ямар ч бизнестэй холбоотой зардлаасан асууж болно. Гэхдээ ресиптийн хоног хадгалаад үлдчихье. Яг гол нь documentation. IRS-ийн аудитанд орлоо чи documentation үзүүлж чадах юм бол ингээд аппрув болдог гэсэн. Тийм байна. Бүхэл бүтэн яатыг. Тэгээ бүхэл туссан завийг хүн асуулж байхад бол documentation-аар суулгаж тавьчихтай байна. Окей, тэгэхээр documentation-уудаа мэдээд хадгалаад аваад үлдчих нэ. Гэхдээ ганц receipt-нээс гадна бас хуулийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх одоо эзлэх боломж зөндөө байдаг гэж одоо зөндөө хүнээс сонсож байна. Тэгэхээр тэр тал дээр таны хувьд одоо манай монголчуудын тэр олон мэдтгүү ашиглаж болох хөнгөлөлтүүд нэг байна. Боломжууд нь. За нэгдүгээрт нь түрүүн хэлжсэн hire your children одоо нэг 7 тастайхаас ер нь зах мууч болох өөр ер нь бол 7 наснаас дээш 18 хүртэл хүүхдүүдтэй өмнө суулгаас хүүхдүүдтэй ингээд гэхдээ албан ёсоор яг хэмжүүлээд явах хэвээр сар алган тэр мөнгө нь хүүхдийн чинь дансанд орж авах хэвээр гэдэг ч юм уу яг ингээд албан ёсны дагуу явах хэвээр цалин албан ёсоор тавигдах хэвээр тэр гэм за тэр тэгээд хүүхдүүдтэй ирээдүйд тийм ээ бараг сайтанж болох боломжууд байдаг. За дараагийнх нь жишээ нь одоо энэ бол ингээд за би нэг 10 ингээд арга жишээ ингээд одоо хэлье. Одоо баячууд яагаад zero tax төлдөг. Одоо Amazon, Jeff Bezos, тэр нөгөө хин Warren Buffett хүртэл гэдэг чинь би бараг нарийн бичгээсээ баг юу төлдөг. Татвар төлдөг. За тэдний аргууд тийм ээ юу байна гэхлээр за түрүүн би нөгөө hire your children гэдэг Beyoncé хүртэл түрүүн хэлжсэн шүү дээ. Ингээд хүүхдээ гарангууд ингээд модель болгоод хүүхдээ цалинжуулаад жишээ нь ингээд явж байгаа байхгүй юу. Ирээдүйд мэдээж хүүхд нь угаасаа баян чи улс баяжж авах л та. За хоёрдугаар нь компани одоо байгуулаад одоо ялангуяа тэр нөгөө track owner feed-рүүд жолооч нар хүртэл Uber жолооч хүртэл одоо компани байгуулаад бас нөгөө тэрийг S corporation болгоод ч юм ингээд 15 зааны $100,000 цэвэр ашигтай ажилласан бизнес байлаа гэхэд нэг $15,000 зааны доорож $10,000 15% хэмнэх тийм болцоо энэ төр байдаг. Одоо тэр нь болохоор business structure ямар бизнесийг яаж байгуулах вэ? Ямар structure байгуулах гэдэг чинь бас таксан дээр маш их нөлөөлдөг. Тэгэхээр бас тэрний дагуу бас зөв зөвлөгөө бас аваарай. За гуравтан жишээ нь ингэж болно. Энэ жилийн чинь татвар өндөр гарах гэдэг нь одоо нөгөө орлогоо орж ирж байгаа орлогоо хойшлуулад нэг сард болгох ч юм уу. Ихэнх нь ягаад бол манайхан cash business гэж байна. Cash basis бизнесүүд байгаа гэхэлээ. Тэгэхээр тэр орлогоо хойшлуулад тэгээд энэ жилийнхаа зардлыг одоо өсгөөд одоо урьдчилж одоо жишээ нь insurance гэдэг юм уу те даатгал гэдэг юм уу урьдчилж хэлээд сараа биш гэдэг юм уу тийм ээ гэх мэтчлэн одоо өөр одоо supply хэрэгтэй бол дараа жилд хэрэгтэй юм энэ жилдээ ингээд авах ч юм уу office supply гэх юм уу тэр хомсны залуучхан жишээ нь тэр хомсныхаа supply-г одоо энэ жилдээ амжуулж авдаг ч юм уу одоо ингээд нэг яг иймэрхүү юм янз бүрийн хууль ёсны дагуу зөв арга тийм ээ за жишээ нь байж болж чинь тэгэхээр орлогоо хортлуулах зарлага ихсэх тийм үү. За дараагийнх нь түрүү нөгөө ярьсан track 179 section 179 гэдэг track одоо бүтнээр нь яадаг шиг одоо хэрэг жилийн такс чинь тийм ээ өндөр гарах гэдэг. За дараагийнх нь болохоор retirement plan одоо манайхан нэг хэрэгэлдэггүй харагдаад байдаг. Тэгээ retirement plan одоо ингээд нөгөө тэтгэврийн одоо аргууд тийм ээ тэтгэврийн одоо 401-ийн одоо ялангуяа жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс бол болно. Тэрэндээ бас нөгөө ихнэрээ цалинжуулаад автобусаа цалинжуулаад тэгэнгүүтээ тэр 401-ийнхаа тэр нөгөө нэг татвараас асуулах юугаа нэмэгдүүлэх тийм бас retirement plan 401 яг бүр нарийнхаа мэдээлэл аваад гэдэг ингээд дуулцараа тэгээд тийм одоо аргууд их байдаг. Ер нь ирээд байгаа мөнгөнийхөө дүнг асуулах боломжтой юм уу? Тийм. Тэндээсээ одоо ингээд retirement plan өөрсөндөө нэгээд тийм ээ компани нэгээд өөрсөндөө нэгээд тэгээд тэрнийгээ бас нөгөө бизнесийн зардал чинь бизнесийн зардал гэж асуулаад тэгээд ирээдүйд бас тэр чинь мэдээж өөрсдөө чинь тэтгэр өөрсдөө чинь хөрөнгө оруулалт болоод явах тийм ээ тэр retirement plan-ийн бас янз янзын аргууд байдаг. За
дараа нь юу гэрийг ч шиг 1021 exchange гэдэг 1031 ялангуяа барилга investment одоо барилга руу одоо investment хийдэг одоо real estate investment хийдэг хүмүүс бол байшин аваад зарлаа тийм ээ. За байшин аваад 500 мянган доллар байшин аваад сая доллар болгож зарлаа. Тэрнийга яаж такс төлөхгүйгээр ингээд цаашаага яваад идэг вэ? Бас юм аргууд бас байдаг. Тэрнээс одоо ингээд нөгөө зөрүү 500 маш их такс төлнө шүү дээ. Тэгэхээр тэрнийг такс төлөхгүйгээр ингээд дараа ингээд цаашаага дараагийнхаа барилгыг аваад ингээд такс төлөхгүйгээр арга хүн хөлөө явах тийм арга байдаг. Тэгээд үр хөвгтөдөө өвлүүлээд явах тийм 1031 exchange гэсэн одоо аргууч байдаг. За мэдээж бачууд бол энийг маш хэрэгэлдэг тийм ээ. За түрүү бүгдээрээ бизнесийн зарлалт ярьсан. Мэдээж нөгөө бизнестэй гардаг нормал зарлууд байдаг. Бас мэдхгүй бас нөгөө мартцсан ч юм уу мэдхгүй бас юм жишээ нь за би бизнестэй машин авлаа. Машин төлж байгаа хүүний зарлал жишээ нь тийм үү? Хүүний зарлаа одоо мартцсан ч юм уу тэр чинь бас л одоо тийм бизнестэй авсан машин тэрэндээ машиндаа би хүү төлөөд явж байгаа. Тэгэхээр тэр хүүгийнхаа зардлыг бас асууж болно тийм ээ мэдээж гэх юм чинь тэрийг бас мартчихдаг шүү тий. Хүү гэж машин гэж ярьснаас манай тракныхан их том нэг том алдаа гаргадаг. За тэр нь болохоор нөгөө трак авахтаа одоо ямар шамаагүй нөгөө тракны компани дээр очиод трак аваад гэрээ хийгээд авчдаг. Хэдэн хувийн хүүтэй авч байгаа юм сарын хэд болох гээд байгаа юм нийт тэр одоо 5 жилээр авна уу 6 жилээр авна уу 7 жилээр авна уу нэг тэр зарлын хэд болох гээд байгаа гэдгийг хоцолохгүй шууд гарын үсгийг зориул авчдаг. Тэгэхэд одоо ингээд дараа нь маш их өндөр хүүтэй авцсан байд юм уу маш их өндөр төлбөртэй авцсан энэ төр байдаг шүү. Тэгэхээр бас трак авах гэж байгаа хүмүүс тэр трак авахынхаа өмнө тэр гэрээгээ сайн уншаад яг хэдэн доллар харманаас гарах гээд байгаа гэдгийг бас сайн тооцоолж авч байгаарай. Тийм. Бас тиймэрхүү үзэгдлүүд маш харагдаг шүү тийм. За дараагийнх нь бас хэлэх юм бол за бас нэг арга амьдарч байгаа нөгөө мууж олгоо өөр бас нөгөө чинь федерал такс гэдэг холбооны такс төлж байгаа. Дээр нь амьдарч байгаа газрынхаа мужийн татварыг төлж байгаа. Бачууд бол бас нөгөө нэг мөнгөний хэтрий ихтэй ирэхээр мэдээж бас нөгөө яа такса багасгах ямар аргууд байна. Тэнгүүд бас нөгөө нүүгээд татвар төлдөггүй team state-үүд байдаг. Тийм ээ Texas, Florida, Washington State гэдэг юм ингээд мужийн татвар төлдөггүй team state-үүд байдаг. Тэгэхээр бас тийшээгаа нүгээд тэгээд тэндээ бас Texas тэр том машинтай хүмүүсийн машин гэдэг. Хүмүүс тийм Florida, Washington гэдэг одоо жишээ татвар төлдөггүй team state-үүд байгаа. Тиймэрхүү бас тийшээгаа нүгээд тэндээ бизнес эрхлээд тэндээ амьдраад ингээд бас татвараас багтах боломжууд байдаг. За дараа нь одоо ингээд нөгөө баярын сизон болж байгаа holiday тий. Тэгэхээр holiday party хийж байгаа бол мэдээж ажилчтай ингээд нэг жил сайн ажлыг өргөжүүлээд ингээд яаж байгаа штэ. Тэгэхээр ажилчдынхаа хоолнд оруулаад тэрнийхээ зардлыг жишээ нь Airbnb одоо авсан бол Airbnb-ийнхаа зардлыг тийм ээ. Гинчлэн одоо яг нөгөө ажилчтай гол нь яг хин байсан яг байсан осон үзүүлэх баримттай. Тэгээд мөн бас ийм аргууд гэдэг нөгөө найзуудтайгаа эсвэл нөгөө хамаатан саднуудаа ч гэдэм үү тийм ээ board of director одоо нэг компани ч бас board of director гэж бас байдаг. Тэгээд тэрийг ингээд яагаад нэртэй бас зориулаад тэр Airbnb holiday party host хийсэн бол одоо тэрнийхээ зардлыг асуулдаг ч юм уу ингээд сан тийм аргууд байдаг. За ерөнхийдөө 9.1 за сүүлийнх нь ингээд хэлээд нэг өнгөрчээ. За сүүлийнх нь болохоор за жишээ нь ялангуяа S corporate хоногуд бол юу хэрэгтэй. Өөртөө нөгөө нэг компани дагаад тэр нөгөө accountable plan гэж байдаг юм. За миний хувийн ийм зардлуудыг компани хэдэн хувийн төлнө гэдэг ч юм уу одоо яг өөртөө ийм албан ёсны тийм accountable plan гэсэн юу байж байгаа хэвээр. Тэгээд тэндээсээ одоо утасны зардал машиныхаа зардал одоо юу гэдэг хэдэн хувийг нь home office тийм ээ яг ингээд компанийнхаа данснаас өөрийнхөө данс руу одоо чек бичээд өгдөг ч юм уу трансфер хийдэг ч юм уу гэхдээ бас нөгөө бичиг баримтууд нь яг ямар зорилгоор яг хэдэн хувийг нь яг хувийн болон бизнес гэж тооцож байгаа ингээд өнөд чинь юм юутай байх хэвээр хууль ёсны дагуу тийм гэрээ контракт шин байж байгаа хэвээр. За ойлголоо. Тэгэхээр хэрв та саяны дурдсан 10-11 одоо арганаас хэрэгэлдэггүй болвол эсвэл хэрэгэлж эхлэмээр байвал жишээ нь retirement plan дээр гаргах хэрэгтэй байх юм бол
зохиогч дээрээс ирээд personally зөвлөгөө аваарай. Тэгэхээр одоо бүгдээрээ дараагийнхаа хэсвэрөнд хоёулаа ороод ярилцъя. Ер нь бол санхүүгийн сахилга бат тэгээд санхүүгийн эрүүл мэнд төлөвлөлт гэдэг сэдвэр ер нь яриад тэрийг ер нь community дундаа бас жоохон нэг яг та бол маш олон хүмүүсийн санхүүг гэрчлээд ингээд үр баримттайгаар нь харж байгаа хүний хувьд зөвлөх зөвлөгөө юу байна? Одоо жишээ нь American Dream гэдэг шиг энд ирсэн хүмүүс за ямар ч нэг бичгээр авч болчихлоо. За одоо тэгээд нэг ажил төрлөн доктортой болчихлоо. Окей, одоо нэг сайхан орон байшин авчий да гэж тийм шүү дээ. Тэгэхээр шууд зүгээр явж байгаа за би байшин амар ингээд авчих юм уу? Тэр нь ер нь яаж төлөвлөл зүгээр байдیں۔ Яг зөв. За ер нь эцэст одоо American Dream чинь за хаустай болох нэг ч бүр 2 3 байшинтай болох хэрэгтэй. Ер нь бол тийм. Ялцчгүй одоо ингээ ирээнд төлөөл яваад байлаа тий. Ингээл олон жил төлөлөө шүү дээ бид нар чинь тийм ээ ингээд ихний монголчууд хэдэн онд ирсэн. Тэгэхээр ингээ олон жил ирээнд төлөлөө. Тэгтэл одоо тэр мөнгө бол ингээл урсаал дууссан тийм үү гэтэл 40 баяр за жишээ $100,000 бараг л ирээнд өгсөн байгаа шүү дээ зарим хүмүүс. Тэгэхээр зэрэг тэр чинь одоо хэрвээ хаас авсан байсан бол тэр чинь аль бишээ бараг төлөвлөлтөд дуусгач төгсөж байгаа тиймэрхүү situation зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхлээр хамгийн түрүүнд pay yourself. Одоо ер нь одоо олж байгаа мөнгөнийхөө тодорхой хэмжээг нь өөртөө эхлээд өөрийнхөө төлөө өөртөө төлөх хэрэгтэй. Үлдсэн мөнгөөр яаж хийж байгаа болдог штэ. Бараг за салин авч байгаа хүмүүс жишээ нь одоо ингээ харахгүйгээр шууд одоо тийм ээ холхон шиг банкнд ингээ сар болгон хадгалдаг ч юм уу. Ингээ шилжүүлдэг ч юм уу цалингаас автоматгаар тийм ээ. Автоматик миллионер гэдэг жишээ нь ном байдаг шүү жишээ. Тэгэхээр одоо автоматикаар харахгүйгээр шууд ингээд мөнгөө цааш нь хийгээд ингээд цуглуулад дээр нь одоо энэс нь тийм ээ янз бүрийн шинэ Roth IRA-тай хүмүүс бол хүн болгон баг байх хэрэгтэй. Тэр дасандаа шилжүүлдэг ч юм уу одоо ингээд за бизнес хийж байгаа хүмүүс бас ингээд өөртөө цалин хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. Өөртөө хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Үгдснээр нь одоо тэгэл яаж ч байгаа болдог. Financial freedom гэдэг юмд хүрэхийн тулд ялцчгүй олж байгаа мөнөөсөө л өөртөө цааш нь хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Өөр шийдвэрээ бүгднийг төлж дуусгах хэрэгтэй. Ер нь сайн өөр бол ганцхан ер нь за банал ганцхан шүү. За ганцхан арай биш юм аа. Сайн өөр гэдэг бол мэдээж house, business, investment цагаад ингээд мөнгө өөрт чинь өгөх боломжтой. Одоо house авлаа гэд мэдээж ирээдүйд depreciation хийгдээд буцаага зарахад ашигтай байх уу? Хөрөнгө оруулалт зүйл бизнес тийм ээ. Буцаага танд өөрт чинь мөнгө одоо орох боломжтой. Одоо investment assets business тийм бизнес тиймэрхүү юмд тийм ээ. Тэрнээс зүгээр гараад гарч байгаа юмнууд бол гол биш. Ер нь бол ингэдэг штэ. За нэг гоё гараад хувцаалаа нэг хэдхэн өдрийн настай байдаг. За гоё цүнх авлаа, гоё гутлаа авлаа, гоё юм авлаа. За хэдхэн өдрийн дараа нь сонирхолтой дуурчдаг. За машин бол нэг ороо нэг 6 сар ч юм уу тийм ээ. За нэг 6 сар гоё машин унлаа тэгээл нь сонирхолтой дуурчдаг. Хаус бол ялцчгүй хамгийн чухал юм. За яг хаус авах гэж байгаа хүмүүс бол би түрүү хэлсэн баг 1 2 3-ыг ч баг авах хэрэгтэй тийм ээ. Ялангуяа ихний хаус авах гэж байгаа бол сүүлийн 2 жилийн татвар асуудаг. Одоо нөгөө зээл гаргаж байгаа банк чинь ягаад гэвэл өөрөө чинь өмнөөс үйлчлэлд орох гэж байгаа болохоор банкнууд нас нэхвэр ханддаг тийм ээ. Сүүлийн 2 жилийн чинь татвар гол нь орлого бизнес чинь хэр секторт вэ гэдгийг чинь харна. Хэдэн бараг л хамгийн мөрчийн шалгадаг штэ. Ямар ажил хийсэн, ямар мэрэгчлэлтэй хэдэн жил хийж байгаа, ер нь орлогын доктортой юм уу, доктортой биш юм уу, доктортой юм уу, докторгүй юм уу, такса яаж бодуулсан гэдэг чинь бас ялцчгүй ингээд ороод ирдэг. Тэгээд гол нь бас нөгөө банк стейтмент чинь бас үзнэ. Одоо нөгөө цуглуулсан мөнгө хийх, даун пеймент хийх бололцоо нэрийн тийм ээ. Тэгэхээр ялцчгүй нөгөө санхүүгийн сахилга бат гэдэг юм чинь яг хаус авах, машин авах, бизнес авах яг ийм хүмүүс дээр бол ялцчгүй гарч ирдэг. Тэгэхээр яг өнөө маргаашаа бодоод тийм ээ. Ер нь одоо ингээд зарим бизнесүүдийг харж хахад зүгээр нэг өнөөдрийг болгочихъя гэдэг ингээд нэг ялангуяа татрын үед ингээд нөгөө багсах чи ингэ чи тэгчи гэсэн хүмүүс бол үнэхээр хол явж чаддаггүй. Яг ингээд зөв явж байгаа ингээд энэ хөл бизнесүүд бол одоо дараагийнх нь тэр нөгөө зээл авах боломжууд нь өсөөд ч юм уу тийм ээ ингээд улам юм томор боломжууд нь ингээд ихсээд одоо бизнесийн зээлжсэн бас л тийм шүү дээ. Бас л санхүүгийн тайлангуудыг харна,
таксыг харна тэгжээч за энэ хэр зэрэг татвартай компани гэдэг чинь харж иж бизнесийн зээлүүг нь тэгэхээр зөв явж байгаа компаниуд бол ингээд яг санхүүгийн сахилгатай нэгтлэнтэй ч юм уу эсвэл яг ингээд зөв хүмүүсээс зөв зөвлөгөө аваад тийм ээ ингээд явж байгаа ингээд зөв явж байгаа компаниуд бол илүү өсөн дэвжих юм юутай харагддаг. Яг өнөө маргаашаа гэдэг ингээд дандаа ингээд багаар яваа бах уу тийм ээ ер нь бол одоо гоё юу хэрэгтэй зөв явах хэрэгтэй том хэрэгтэй тийм ээ хэрэгтэй тийм хэрэг зөв явж чадах юм бол Америкт ч юм бас угаасаа систем аюу supportive шүү дээ бизнесүүдийг олонхын зээлүүд гарах боломжтой. Тэр хувийн юм дээр нэмж ярихад тийм одоо ингээд за авж байгаа мөнгнөөсөө өөртөө ингээд хадгалж сурах нь байна. Өөр хүүхдтэй бас хадгалж сурах нь хэрэгтэй байна. Гарч байгаа зардлуудаа танах хэрэгтэй байна. За шимийн хувьд одоо гоё ингээд юу гэдгийг за тэр брэнд одоо энэ тэр гэх юмнаас нэг welcome гэхэд одоо би ингээ гоё шидэш явж гоё зугаалах ч юм уу юм үзэх ч юм уу тийм ээ travel хийх ч юм уу гарч орч хоолнд идэх ч юм уу одоо нэг иймэрхүү одоо нэг өөрөөсөө гоё дуртай юмд тийм мөнгө бол зарлагдчих болж байна. Хэрэггүй юмд бол нэг тийм хэрэггүй юмд бол нэг их мөнгө зарлагдаад байх гин хэрэг байхгүй зүгээр одоо юу тийм хүмүүст одоо гайхуулах ч юм уу нэг тиймэрхүү юм бас ер нь бол яг хэрэггүй л гэж яг миний бол боддгийн тэгээд хамгийн гол зөв өрнөд бол тэр түрүүн ярьсан те бизнес investment house investment properties assets. За ямар ч гэсэн 2 жилийн таксыг бол бариад очих юм байна. Тэгээд банк стейтментийн мэдээж татвар төлсөн орлоготойгоо матч хийх хэрэгтэй байх нь. Хамгийн гол нь бас кредит оноо. За кредит оноо гэдэг чинь яалтчгүй байшин авахд хэрэг болдог. Кредит оноогоо сайн байлгахын тулд яг өөр багтаа байх хэрэгтэй. Одоо кредит карт авч байгаа лимитнийхаа 30% сэтгүүлэхгүй. За та $10,000 кредит картаа дэлгэхэд $3,000 сэтгүүлэхгүй. Бүгднгийн тултал нь үрээд авахгүй. За би $10,000 кредит авсан гэсэн тултал нь 10,000 голтол ингээд хэрэглээд байвал яг таны кредит одоо сайжрахгүй. Тэгэхээр яг л энэ хүн тийм нөгөө санхүүгийн юу юм байна. Сахилга батгүй юм байна гэдгийг харагддаг байхгүй. Тэгэхээр нэг 4,000 дотор нэг юм авлаа хэрэглэлтэй буцаагаад 3,000 төллөө сасарт нь тийм ээ ингээд одоо кредитээ зөв зохицуул сурах хэрэгтэй. За мэдээж хамгийн гол нь цагтаа төлөх. Хамгийн хоёр том зарт нь цагтаа төлөх тийм ээ яг л due date-ээс өмнө төлөх ёстой. 30%-аас их төлгөө сайн оноотой. Нэг олон газар кредит карт авах гээд аплайдаад авах хэрэггүй. Мэдээж collection байхгүй. Иймэрхүү залтууд байгаа. Тэгээд кредит оноо сайн байх тусам яах вэ? Хүү баг байна гэдэг чинь 30 жилийн зээл авч байгаа шүү дээ. Хүмүүс чинь тийм өвчлэн 30 жилийн зээлтэй чинь маш нэг байшинд баг 3 байшин болгож банкнд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүүгээ баг байлгах нь аюул чухал. Тийм болохоор кредит оноо маш чухал байдаг. Тэгээд тэр орлого зарлага тэгээд тэр мөнгөө хадгалж нөгөө байшин аав гэсэн гоо золцтой яг мөнгөө хадгалаад яг нэг байшин авахд хэрэглэн биш гар хүрэхгүй ч гэдэм үү яг энэ цаг цагаатай байх хэрэгтэй. Down payment чи ер нь 5% байхад минь болдог байлоо. Тийм. 3.5 FHA 3.5 гэх тийм чадвал 20 яг уг нь мэдээж 20% тавьж чадвал банкнаас авах зээл чинь арай бага, хүүн бага гэд ингээд явна тийм ээ. Тэгэхээр мэдээж аль чадвал 20%. Тэгээд 20% төлөх болохоор тэр PMI insurance бас нэг сар болгон бас экстра мөнгө төлдөг шүү дээ. Тэгэхээр чадвал 20%, чадахгүй бол 3.55 гэд ингээд loan officer-ыг илүү их сайн мэдчихэж байгаа бас тийм. Одоо эдгээр бүгдийг болчлоо гэж бодоход хүн ер нь одоо нөгөө орлогынх нь тэдүү хувь нь одоо зардалтанд гараад хойноо үлдчихэж байгаа мөнгө байгаа шүү дээ тий. Энийг хоёр пропорцийг яаж барьж явж ивэл одоо loan officer-ид илүү гоё харагдтыг. За ер нь бол ингэж байгаа шүү дээ. Байшин авах гэж байгаа хүн бол за олсон орлогынхоо олж байгаа энэ сарынхаа одоо юу гэх юм за шинэ $10,000 сард олж байгаа хүн байлаа гэж бодоход ер нь бол зөвхөн тэр байр болон байрны зээлэнд одоо төлөх ёстой мөнгө маань одоо юу төлж байгаа байрны мөнгө төлж байгаа property tax төлж байгаа insurance төлж байгаа энэ бүх мөнгнүүд маань хүү principal гэдэг бас ингээд mortgage-ны дотор орж байгаа бүх нүд эдгээр маань олж байгаа орлого чинь 50% сэтэргүй. Ер нь бол баг 3.33% гэж бодох жишээ нь. Яг loan officer-ууд болгон бас өөр юутай тахштай. Мэдээж парианта. Тэгэхээр ер нь бол одоо 3.1% нь бол ерөөсөө л яг тэр байшингийн зардалт явах хэвээр үлдсэн
3.21% зардал гэдэг ингээд явна. За жишээлбэл нөгөө түр 10,000 явсан 10,000 гэдэг чинь за 5,000 авах гэж байгаа байшин чинь хэтэрхгүй. 3,300 одоо 33% гэж бодох тийм ээ. 3,300 хэтэрхгүй байх нь шүү дээ. Тэр тэгэхээр 3,300-д тааруулаад 10,000 авдаг хүн бол 3,300 тааруулаад эсвэл 50,000 5,000 энэ хоёрын хооронд хэтэрхгүй л одоо тэр яг байшин гэж mortgage тэр бүх зардлууд ингээд орж явах хэрэгтэй. Тэнгүүд ер нь бол яг хөө ер нь 50 30 20 бол хэцүү арга 20%-ийг нь өөртөө хүн хадгалж сурах хэрэгтэй. 30% нь одоо яг бусад зардал тийм ээ. Одоо бусад personal зардлууд. Тэгэхээр ерөнхийдөө loan officer бол тэр debit to income ratio гэдэг тэр ratio бол тийм яадаг хардаг тийм. За заална шүү дээ. Тэгэхээр за 30% $10,000 долларын орлоготой хүн бол сард $3,000 $3,300-аас $5,000 төлөлтийг байшиндаа хийчлээ. За тэгээд явж ирсэн дахиад нэг том машин авмаар байна. Манайхан чи ингээл сэтгэлийнхаа хөөрлөөр ингээл явсаар юм байгаа л нэг мэтгэд л толцсон байж идэг шүү дээ. Хамаагүй өрн нөгөө breaking юм-ийнхээ байлцсан байж идэг шүү дээ. Энэ дэр өрн та монголчууд өчгөр зөвлөхөө юу байна? Тийм. За машин бол би бол нэг ач холбогддоггүй. Нэг их өвдөггүй. Нэг машина 90 жил ярьлаа. Ингээд нэг сар болгоо ингээд нэг төлбөртэй байх чинь нэг ядаргаатай байдаг шүү дээ. Тэгээд машин бол зүгээр таныг яг А цэгээс Б цэг рүү хүргэн гол үүрэг бол тийм. Тэгэхээр гол нь найдвартай. Тэгээд А цэгээс Б цэг рүү хүргэн машин байл тэрийг ингээд сайхан ачлаа, засварыг хийлгээд тас маслын яг сагтан солиол ингээл яваад байл. Заавал тэгж нөгөө үнэтэй машин тэгээ сар болгон одоо ч нөгөө хүүч өсөөд л те тэгэл одоо бараг л машинууд чинь загаа хаж $1,000 гэж бодоход тэр $1,000 чинь авцсан ялангуяа байшин авах гэж байгаа хүмүүс байшин авах гэж байгаа л бол бити хамаагүй машин зээл аваараа тэр чинь гай болдог. Яг ингээд нөгөө нэг үний зээл авах гэхлээр гай болдог байхгүй юу? Ягаад гэвэл тэр нөгөө debit to income ratio-го түрүүн ярьсан. Тэрний чинь түрүүн 33.1 гэж 3,100 гэж ярьжсэн бол одоо таны авах нөгөө нэг худалдан авах чадвар чинь 3,000-аас 2,000 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр таны байшин чи авч чадахгүй, deny болох магадaltaй. Тэнгүүдээ бас хүссэн байшингаа авч чадахгүй. Тэр хүссэн байшин гэснээс бас байшин авахтаа ч гэсэн юу яхах хэрэгтэй. Нэг гоё орд хашаа бас хэрэггүй тийм ээ. Тэр чинь яагаад гэвэл тэрнийгээ дагаад маш өндөр шүү дээ тийм ээ. Тэгээд тэр чинь 30 жил төлнө гэж бодорой та. Тэгэхээр одоо өнөөдөр юу гэдгийг 50 60 гарч байгаа хүмүүс 30 жилийн зээл авчлаа. Тэгэхээр яхаа 90 хүртэл ажиллах юм уу? Тийм биз дээ тий. 90 нас хүртэл ажиллаж чадахгүй юу? Тэр хүртэл бас амьд байх уугүй юу? Тэгээ тэрийг бас ингээ сайн бодолцох хэрэгтэй. Тэгэхээр яг уу төлж чадахгүй бол тэгэл банкнд хураагдсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг бас ингээ бодолтой би бол яг уу өөрсдийн чадлаар нөгөө хүнжлийнхаа ярээр хүлээ живэл зүгээр идэг. Зарим хүмүүс бас дургуйчж магадгүй. Гэхдээ ер нь бол чадвар болцоо. Нэг нь өвдвөл яг за эхнэр нөхөр хоёр гэж одоо нэг нь өвдөө ажиллаа хийж чадхаа байлгүй яг. Тэгээс 1 2 3 сар нөгөө mortgage төлчихдөг бол яг. Тэгээс foreclosure process эхлээл шүүх ирээл цагдаа ирээл нөгөө битүүнжлээд авчдаг шүү дээ. Шаажмараагаал ингээл авчдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг 30 жил гэдгийг бас сайн бодоорой. 30 жил одоо өвдлөө хадлаа. Миний хувьд бас ингээд 100 мөн ингээд Монгол яваад өчтдөг болохоор бас ингээд зуны 2 3 сар бас нэг хий санаа зовоод авахгүй мөр гэж юм тий. Тэгэхээр нэг хүн болгоно нэг өөртөө гэсэн. За нэг би нэг өвдлөө би нэг хитэн сар амарлаа гэхэд бинийхээ ингээд юу чадахгүй гэдэг хүлээ. Төлөвлөгөөндөө тааруулаад бас тэрийг сайн бодолцох хэрэгтэй. Гэж тийм. За окей мэдээж тийм байна. Тэгэхээр өрөөг бол аль болох баг барьж зээлэн тамрагдах хэрэгтэй болно. Тэгэхээр шаардлагагүй зээл битгий аваарай. Тэгээ өөрөө тэгэл нэг яг таны хэлсээр өвдчих юм бол тэгээд яах юм бэ те? Чинь тэгэл машины төлбөр, байшингийн төлбөр гэхээр өөрийгөө бас амар тийм үнд байдалд оруулах шаардлага байна уу те? Үндэ болоод зөөхгүй юу? Та түрүү нэг байшин, хоёр байшин, гурван байшин авах хэрэгтэй гэж хэлчихсэн. Тэрэн дээр танд 2 3 байшин investment property авахд одоо нөгөө хүмүүсийн хэрэгэлдэг арга нь юу байна? Мэдээж тэр чинь нэг байшингийн mortgage зээл гарах гэсэн нэлээ их юм болж шүү дээ. Тэгэхээр 2 дахь 3 дахь байшингуудын mortgage-ийг одоо гаргуулахад ер нь ямархуу байдлаар ханддаг investment property тэ тэр нь яаж approve хийх?
За жишээ нь хоёр дахь байшин авах чивэл юу яаж болно? Одоо нөгөө бас лон офисрыг илүү их мэдж байгаа. Тэгээд нөгөө юм шин юм лонууд бас ингэ байдаг тий. Шин тэр сүүл гарсан DCCR гэдэг лон шин одоо тэр байшингаа би түрээслэх мөнгө нь тэр моргижоо элбэг төлж чадна гэдгээ батлуулж харуулад жишээ ингээд зээл одоо авах боломжууд ч юм уу одоо тийм боломжууд байгаа. Ер нь бол тийм рестет байшин бол хүн болгон сонирхох хэрэгтэй. Одоо ер нь Америкийн байчууд бол ерөөсөө ихэнх хүн тэрсээ ялцгүй рестет тийм ингээд рентер мөнгөчийн төлөвлөлөө хийж хэр зэрэг яг үнэхээр тийм нөхцөл бачингүй л алдчихгүй л одоо зал нөгөө санхүүжилгээ тэр нөгөө нэг такс тэр чинь орж ирдэг болохоор угаасаа л ялцчихгүй л тийм зүйл явах хэрэгтэй. Тэгээд тийм янз янз тэр лон офсрыг илүү их мэдээлэл бас өгнө. Тэгээд тийм хоёр дахь байшин тийм investment property байж болно тийм ээ. Тэгээд тэрийг аваас яаж бас хурдан төлөх үү бас тийм бас хурдан төлөх дуусах 30 жил биш. Тэрийг амжуулаад 15 жил 20 жил ч юм уу дотор амжуулаад төлж дуусгах ч юм уу бас янз янз аргууд байдаг шүү тийм. Тийм өрний тухай тэр одоо нөгөө нэг тийм бах мөнгө үрчдэг тэгсэн чинь ингээд одоо ялангуяа хүү өсөд идэг тийм ээ. Тэгэл нөгөө одоо зарим кредит картны өрнөд ч юм бүр жилийн 29% байгаа хгүй тийм. Сонирхолтой 29%. Очмоч гарцсан одоо байр зарим дараг байгаа. Тэгээ зэрэг та авж байгаа мөнийх 30% та юу төлж байгаа байхгүй юу? Хүн төлж байгаа. Тэгэхээр зэрэг яг юу авч ийн юм авах гэдэг байвал нөгөө сагсандаа хийж байгаа нь хэдүүдөр бодож байгаа. За үнэхээр миний амьдралд үнэхээр хэрэгтэй юу, хэрэггүй юу гэх. Тэгэхээр бас тэрнийхээ бас сайн бодож байгаа тах хэрэгтэй. Ер нь сагсандаа гэдэг нь хэд хоног болох хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй одоо аав үнэхээр хэрэггүй бол тэр мөнгөө өрөөд нэг мэдсэн чинь маш их өрөнд орсон. Тэр нөгөөнийхөө төлбөрийн араас ингээд тийм ээ нөгөө хүнийхээ араасаас ингээд бас стресстэй ингээд яана. Ер нь тэгэл нэг их өөр болчоор тэгэл хүүгийн төлөөд үндсэн принцип руу орж амжихгүй л яваад байдаг шүү дээ. Ихэнх хүмүүс ажиллаж байгаа. Гэтэл тэр мөнгөө ер нь бол анхаасаа тийм өрөө зэслэх хэрэгтэй. За өрөө зэслэх 2 арга байна. За нэгдүгээр тэр нөгөө snowball method гэж үүдэг тийм. Хоёрт нь бас нөгөө ер нь одоо нөгөө кредит картуудаар ч гэсэн за жишээ нь та 5 өртөө бол тийм ээ. 5 өртөө бол 5 кредит картны өртөө бол хамгийн багаас нь багын төлж дуусгаад эхнийх нь санаа амраад ашгүй за одоо би нэгний төлөө дуусчлаа. Одоо би 3 4 тийм одоо би 3 дахь ингээд аль аль өрнөдөө сайхан зэрэслэх хэрэгтэй. Хоёрт нь болохоор яхаа нөгөө хамгийн өндөр хүүтэй гэсэн хэлж одоо бүх нөгөө нэг стейтментээ гаргаж харж байгаа. Би алинд нь хамгийн их хүү төлөд энэ 20 series 30 тийм ээ. 20 series байх юм бол одоо тэрнийг би төлж дуусгах юм. Дараагийнх нь тэр 24-ийн төлөй дараа нь 19-ийн төлөй ч гэх юм уу те. Тэг ингээд гоё schedule гаргаад ер нь тийм өрнөөс гараад тэгээ дараагийнхаа санхүүгийн алхамд одоо тийм ээ. Яахын орохын төлөө өрнүүдээ сайхан зэгслэх хэрэгтэй. Юуны кредит картны төлөлтөнд нөгөө тусалдаг дээр forgiveness program энэ төр гэж байна шүү дээ. Бид нэр одоо яг яаж ажиллаж юм? Тэгээд кредит оноонд чинь муугаар нөлөөлдөг үү? За тийм скамууд их байдаг шүү. Тийм бас буруу юм цайнаар хийчихвэл зээлээс чинь гаргаж өгөөд бүр зээлийн баллаа тайсан компаниуд ч зөндөө байдаг. Ер нь бол тийм үйлчлэгнүүд тийм кредит оноо ч маш муу буурна. Нилийн хугацаанд тийм ер нь бол тийм тэрэн дээр л анхаарлаа хандаараа тэгээд ер нь анхаасаа л өрөө тавихгүй өрөө авсан одоо ялцчгүй дебет карт одоо баха ингээд торомлсон бол тэрнийхээ төлж дуусгах ерөнхийдөө тиймэрхүү компаниуд байдаг. Гэхдээ бол юу ягаараа тэрэн дээр бас ямар компаниар яаж үйлчлүүлэх үү гэдгээс анхаараа аюу скамууд их байдаг шүү дээ. Тэгээд скам жинхнүүдийн скамаас нь яаж ялгах вэ? Одоо жишээ нь та энэ компаниуд бол зүгээр гэж хэлэх танд тийм юу байна уу? Лист ч юм уу? За яг тийм лист алга гэхдээ нөгөө юу Google байт юм уу? Одоо тэр Berry Business Bureau гэж халгадаг штэ. Berry Business Bureau тэр их тэр компани нэрэн дээр complaint байна. Рейтингэнд хэр байна? Тийм тэрийг бас судалж хагаад ер нь тийм тэгээд хүмүүсийн complaint хүмүүсийн сэтгэл энтрийг харж байгаа жагаараа тийм. Арай л амархан сонсогдсон байгаа хгүй ярьж байгаа юмнууд нь те catch байгаа даа. Ер нь бол ингээд нөгөө too good to be true гэдэг чинь хитрхи гоё юм яриад байгаа бол за энэ ер нь л бол not шүү тийм Америкт чинь no free lunch гэж байдаг тийм. Хэрэг үнгүй байвал та өөрөө бүтээгдэхүүн нэ гэдэг байна шүү дээ. За
Окей, тэгэхээр бидний хувьд ямар ч гэсэн 25 оныхаа такс сизэндээ бэлдээ хэрэгтэй өөрсдөө хэрэгтэй юмнуудыг бол ямар ч гэсэн мэдээд авчлаа. Бизнесийн зардлуудыг яаж бүртгэх ёстой. Яаж таны ирэхээс өмнө таны хэлсэн аргуудад ингээд харж байгаа цах юмнуудаа чек оф хийгээд хүмүүс маань бас хүрээд ирвэл хэрэгтэй юм байна те өөрсдөд нь. За ямар ч байсан та бүхэн маань санхүүгийн сахилгатай байж байгаа. Тэгээд одоо ирэх ондоо илүү хичээгээд зардал мөнгөө сайхан төлөвлөөд яваарэ. Тэгээд дуусгахаас өмнө манай сүүлчийн асуулт болохоор татварын өрөнд орсон хүмүүс бас байгаа штэ тий. Өөрөө бодсноос ч юм уу ямар нэгэн байдлаар өрөнд орсон байгаа. Тэгэхээр тэр хүмүүс татварын өрийг ер нь яаж төлж барагдуулах боломжууд байдаг вэ? За би болохоор CP хүний хувьд одоо би бол одоо өмнөөс нь одоо татвар өрөнд орсон байгаа хүмүүсийг өмнөөс нь одоо IRS-тэй очиж уулзах уцтах тэр хүмүүсийг төлөөлөх тийм ээ. Ийм эрэхтэй. Тэгээд одоо тийм татварын өрөнд орсон хүмүүс рүү хэлсэндээ одоо бараг $500,000 хүртэл өрөнд орсон компаниуд ч байна. Яагаад гэхээр нөгөө буруу явж хагаад үзүүлэхээр үзүүл баримт багахгүйгээс болоод ингээд маш олон торгуул хүү гэд ингээд нэмэгдээд ингээд явдаг хүмүүс байгаа. Тэгээд техникийг бол янз янзын аргууд байдаг. Бүр үнэхээр тийм хэцүү ситүэйшнд орсон байгаа бол холбогдорой тийм. Тэгээд хүн болгоны ситүэйшн өөр. Тэгэхээр тэр хүмүүст бол янз янзын аргууд байдаг. Урд нь ямар ч байсан ямар ч татварын асуудал орж байгаагүй бол бас хөгжлөлт авах боломжууд байдаг. Тэгээд яг одоо шинэ бизнес нь аягүй сайхан явж байгаад яалтчгүй одоо биеийн өвдөд ч юм уу гэрийн шалтгаан болоод нөгөө бизнес нь дампуурдаг ч юм уу унтсан ч юм уу тийм ээ тиймэрхүү шалтгаантай бол яг тэр шалтгаануудаа сайхан бэлдээд яг өөрийнх нь өнөөдрийн боломж юу вэ тэр хүнтэй яг сууж байгаа хувийн болон хувьсгалын бүх ингээд нөгөө та баримтуудыг гаргаж ирж байгаа ингээд янз янзын аргаар бас IRS-тэй тийм дийл хийх тийм боломжууд бас байдаг. Ер нь тэр нь буулгаж өгдөг IRS эсвэл буулгаж өгөх боломжтой. Буулгаж өгөх тэр нь яг ямар материалууд бэлтгэх ёстой, яг ямар форм гаргаж өгөх ёстой, яг тэднэртэй бас юу гэж ярьж болохын гэмчлэн ингээд бас тийм янз янзын бас аргууд бас байдаг. Тийм. Тэгээд тиймэрхүү ситүэйшн дээр specific байгаа шүү дээ тийм. Тохиолдол байдлаас. Тийм. Яг тэр хүний л яг байгаа өнөөдрийн байгаа санхүүгийн юм маш их хамааралтай. Тэгэхээр яг тэр хүнтэй сууж байгаа. За бизнес чинь одоо өнөөдөр ямар явж байгаа юм. За санхүү чинь гэр бүлийн асуудал тийм ээ. За гэрийн санхүү чинь ямар шүүхэн байгаа юм яг ингээд сууж байгаа. Сүүлийн хэдэн сарын бүх юмнуудыг гаргаж ирж байгаа ингээд сууж байгаа. Ингээд пакэж бэлдээ. Тэгээд IRS-тэй ингээд дийл хийдэг гэсэн үг. Энтэй холбоотой нэг bankruptcy зарлахад одоо зарим хүмүүс чинь баг явж байгаа bankruptcy зарлцсан нь баг зүгээр гэдэг яриа айгу сүүлийн үед гараад байна. Тэгэхээр bankruptcy process нь юу байдгийг. Тэгээд зарлцсны дараагаар Donald Trump чинь л ихэд чи хоёроо bankruptcy зарлцсан байгаа даа шүү дээ. Тэрнээс яаж буцаад гарч ингэж client backup хийдэг. За bankruptcy боллоо шүү дээ. За Donald Trump одоо юу гэдэг нь одоо энэ том хүмүүс чинь яаж энэ татвар төлөхгүй байгаа вэ? Яаж тэр банк одоо эдгээр чинь яг тийм trusted айгуу тийм санхүүж сайн advisor-уудтай тийм ээ. Тэгээд шин сайн bankruptcy lawyer-тэй л авахгүй жишээ тийм ээ. Бид нар чинь яг гаргаад хүн шүү дээ. За ингүүл юм тэгүүлдэг гэдэг гаргаад хүн шүү дээ. Тэр чинь тэрийг дагаад бас мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа хүмүүс чинь яартчгүй бас тэр хэмжээгээрээ бас тийм ээ мөнгө төргөө тохироод хийж байгаа гэсэн үг мэдээж. За зүгээр жирийн аваад одоо bankruptcy зарлана гэдэг чинь 7 жил байр авч чадахгүй, машин авч чадахгүй, тэгэл баг нүрентний түрээсний байшинд ч орж чадахгүй ингээл нэмэхүү хэцүү одоо юм тулгарна. Bankruptcy lawyer-уудын яг тэр бол хийдэг ажил. Миний хувьд бол яг тийм bankruptcy lawyer биш болохоор хамаагүй зөвлөгөө өгч чадахгүй. Гэтэл ямар ч байсан мэдээж negative effect хувийн болон хувьсгалч нь орно. Яг компани байгууллагад гэдэг учир нь болохоор хүмүүс бас нөгөө хэрэг тэр бизнесийн дампуурдаг ч юм уу, бизнесийн шүүхтүүлдэг ч юм уу, иймэрхүү асуудалд компанид оруулсан хөрөнгөөрөө л тэр хүн яа гэсэн үг. Тийм ээ? Хүн компани bankruptcy зарлана. Тийм. Зөвхөн компанид би хэдэн төгрөг оруулсан, $100,000 оруулсан, $100 оруулсан бол тэр $100 ороод одоо шатаад дуусна гэсэн үг. Тэрнээс биш миний хувийн байшинд алдахгүй ч юм уу те. Гэхдээ гол нь нөгөө түрүүн ярьжсэн тэр хувьсгал хоёр ингээд нүгүүлгээ айгуу тийм зүг байх хэвээр. Тэр нь ингээд холилдсон байх юм бол ингээд нөгөө юу яадаг байхгүй юу? Яг шүүхтэр очлаа хэрэг ингээд явж хахад
уучлаарай та яга буруу хийсэн байна, буруу яасан байна. Та энэ бизнесийн зардлаас хувийнхаа ямиг хассан байж тийм юм хүн гарч ирэх юм бол тэгэл тэр чинь одоо ингээд piercing of corporate гэж ярьдаг юм да одоо нөгөө нэг яг тэр нөгөө нэг хүн бизнес хоёрын нөгөө зааг нь алга болчихдог байхгүй. Тэгэхээр зэрэг бас нөгөө хувийн юм руу чи орох магадaltaй гэсэн үг. Тэгэхээр зэрэг яалтчгүй ингээд нөгөө хувь хүс болохоор тустай яа. Шаардлагатай. Өөрөө холилдчих юм бол холилдуулаад хамаг юм чи аваад авчих уу гэсэн үг юм тийм. Тэгэхээр бизнесийн давхруулж ясан ч гэсэн уучлаар ийм асуудлууд гарсан байна. Тэгэхээр одоо таны юм чинь бас хувийн юм руу ч орох тийм магадaltaй. Тэгэхээр зэрэг бас тэрийг бол бас хамаагүй тэгж банкас хийчих гээд бас ингээд хамаагүй бас яриад байж болохгүй. Ялангуяа бас миний өмнөөс бид нар чинь бас этик одоо нөгөө нэг яс зүйтэй гэж явдаг хүмүүс болохоор бид нар хамаагүй тэгж буруу зүйл гөөж буруу юм хүмүүсийг төөрөгдүүлж бас болохгүй. Тийм. За. Тэгэхээр санхүүгийн холбоотой бүхэл сэдвүүд дээр хүрээд ярилцлаа. Амарчсан таны үзэл бодлыг сонслоо. Тэгээд мэдээж та яг өөрт чинь specific question асуултууд байгаа бол манай жахаа ихтер очоод асуугаарай, зөвлөгөө аваарай. Тэгээд IRS-тэй сайхан дийл хийгээд өгнө гэж таныг өмгөөлнө гэж байна. Тэгэхээр IRS бол зүгээр сонсохоор зүгээр сүрдээдэг шүү дээ. Тэр нэр бол тийм ялангуяа ингээд нөгөө өрөнд орчин IRS ингээд яхахаар өөрснөө зал хасааж мэддэг, улс хасааж мэддэг, зүгээр ялгаас юм мэддэг. Тэгэхээр яг бас санаа зовхгүй гэрсэн. Stressful тийм ч зүйл. Ер нь бол бас нэмж хэлэхэд Америкт одоо ер нь бол IRS-ийн асуудалгүй бол ер нь ингээл ямар ч хүн ирээд бизнес хийгээд тийм ээ эндээ сайхан бизнесээ хийгээд зохицуулаад ингээд сайхан амьдрах болцоо бол зөндөө байдаг. Хэл хахууд гэсэн юм алга тийм ээ Монгол бол хэцүү шиг ингээл хэл хахуул махуул одоо ийм тим гэх юм байхгүй. Энд бол ингээд ийм сайхан болцоо өгч юм бизнес хийх боломж би тийм ээ энэ сайхан газар би бол ингэж боддог одоо энэ сайхан газар биднэрт одоо тийм ээ бизнес хийх боломж өгч юм American Dream тийм ээ dream-ийг хүрэх боломж өгч юм үр хөвгтүүд нам тайван амгалан амьдарч юм сургууль соёлдоо явж юм эрүүл их амьдрах бас боломж байна хоолунд инээ тэрэ тийм ээ баталгаатай тийм ээ бас тийм болохоор бид нар бас яахтай ингээд олж байгаа юмнасаа ингээд зөв зохистой яваад тодорхой хэмжээгээр төлөх системд төлөөд тэгээд илүү их санхүүгийн дараагийн ахмадаа хүрэх юм болон сайхан боломжууд байна. IRS-ийн таксны л асуудал гарахгүй бол тэр бизнес бол ингээд яваад л юм. Заад ингээд таксны асуудал гараад ирвэл тэгэл уучлаарай тагуул маргуул гэл ингээд хүү торгуул янз бүрийн пенальти тэгэл бүр орон шоронд ч орох юм нөгөө нэг дотоос цухтаасан хэрэгт орохч бүр ингээд юмуд байдаг тийм хэрэгүүд байдаг. Тэгэхээр зөвхөн мөрөөрөө тэгэл яг ажиллаа хийгээл тэр нөгөө хууль ёсны зөв аргуудаа ашиглаад тийм ээ дотроо зөв агаар ингээд багсгаад тэг зөв яваад ингээд дараагийн хаалганд бизнесүүд маань ингээд хүч чадах хаа тэгээд окей тэгэхээр манай Америк бол угаасаа American Dream чинь бол nobody байж чад somebody болох боломжийг л олгодог гэдэг байна шүү дээ Америк. Тэгэхээр за яг W2 ч юм уу яг үнцэн компани ажилтан байж чад хажуудаа хүмүүс нөгөө хоббигоороо ч юм уу мөнгө олох энэ бас нөхцлүүд байдаг та. Тэгэхээр тэр хүмүүс маань нэрээ яаж дотор өмгөлтийг эдэлж болох уу? Тэгээд дотор дээр тэднэрт зөвлөгөө байна. За W2 авч байгаагийн хүмүүсийн хувьд бол одоо яалтчгүй өөр бол хасах юм байхгүй. Цалингаа авлаа тэрүүгээрээ одоо тэгэл хувийн зарлаа ингээд болголаа. Гэхдээ бас тийм сайд бизнесүүд гэрээсээ одоо ямар нэг юм хийдэг ч юм уу. Гэхдээ хобби бизнес гэдэг чинь бас хоёр тустай ойлголт. Хоббигоороо яагаад тэрнээс хамаагүй бас болохгүй тэр чинь бас legitimate бизнес байх хэрэгтэй. Бизнес зорилготой яг би энэ бизнесийг хийж мөнгө олно гэсэн бас энэ бизнесийн үүтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо чинь гэрээсээ юм хийдэг хүмүүс одоо энэ гэрийнхаа тийм ээ офисынхаа зардал тэр mortgage пагус интернет юу гэдгийг тэрийг тэр тодорхой хэмжээний асуулах за тэр яг тэр бизнесийга дагуу одоо суралцах, travel хийх одоо юу гэдгийг хоолнд орох тийм ээ хэмжлээ одоо тэр бизнесийга ийм лайфстайл тийм болох бас боломжууд байдаг. Гэхдээ тэр бол бас мэдээж хэлсэн legitimate бизнес байх хэрэгтэй. Тийм. Тэр нь бол хүн болгонын take advantage тэр нөгөө бизнес хийх, бизнесийн зарлаа асуулах, лайфстайл болох тэр бас advantage бас хэрэглэх боломжтой хүмүүс нь тийм. Бизнес бол extra тийм бизнестэй байх зүгээр тийм. Тийм ээ. Тэгэхээр аль ёсны register corporation LLC юу байдгийг тийм. Тэгээд
яг sole proprietorship-ийн хуваарь гэсэн хэлж болно л доо. Гэхдээ ингээд ирээдүйд бас тэр бизнес нь бас ингээд мэдээж өөр дандаа л мэдээж нөө бизнесийн зарлах гэл дандаа л авахтай байгаад ч болохгүй мэдээж ингээд ихний хэдэн жил мэдээж бас бизнесээ хөгжүүлж бол мэдээж зардлууд гарах баг. Тэгээд яг амьдралаа тийм яг тийм лайфстайл болох боломжтой тийм бизнесүүдийг бас яг болж байхад илүүдэхгүй. Тэгэхээр хөнгөн бизнесээ ч эхлээд дээрэс нь татварын өрөнд орохгүйгээр яваад авах боломжтой байх юм шүү дээ. За ингээд бидэнд маш үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд энэгээр подкастаа өндөрлөе. Мэдээж бидний подкастын дондор ярилцсан сэдвүүдээс нэмж асуух асуулт байгаа болвол та бүх манай жохогчтой холбогдорой. Та холбоо ярих мэдээлэл нэр өгөөч. За манай офис юу Чикаго Нортбрук гэдэг. Нортбрук, Illinois. Тэгээд заавал тийм биеэр их боломжгүй бол Zoom-ээр хүмүүстэйгээ уулздаг. Хэрэгтэй бол календараа явуулцдаг тийм за миний ийм цагууд available байна гэд календараа явуулчих болно. Text message мөн Жавлан Бацаг CPA гэдэг пэйж мэн байгаа яг үнэхээр яг social media дээр яг цаг зарцуул сайн чадахгүй байгаа. Тэгээд пэйж мэн байгаа. Тэгээд Notebook-ээр уулзах болно, Zoom-ээр явж болно, утастаж болно, текстэж болно. 773 969 77 гэдэг миний офис явц байгаа. Тэгээд info@batsagcpa гэдэг имэйл байгаа. info@batsagcpa.com. За бидний мэдээж подкастын доор Бацаг CPA-ийн бүх мэдээллүүдийг холбоо ярих мэдээллийг постлох болно. Тэгэхээр та бүхэн линкэн дээр нь дараад ороод мэдээлэл аваарай. За бидний тэгээд өнөөдрийн подкастын нэрээд та биднэрт маш их хэмжээний мэдээллийг өглөө. Маш их баярлалаа. Тэгээ хоёулаа өнөөдөр ингээ подкастаа өндөрлөе. За анхаарал тавьсан та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгээ урьж урьдчилсан танай хамт олон ч маш баярлалаа. За